Дараагийн мэдээ. Засгийн газар эрх өвлөөс өмнө нийслэлийг дотоодын коксны түлшний үйлдвэртэй болох шаардлагыг тавьж байгаа. Улмаар эрх өвлөөс өмнө коксны түлшийг дотооддоо үйлдвэрлэдэг болохоор нийслэл компаниудаас санал авч эхэлжээ. Түлшээ гаднаас бус дотооддоо үйлдвэрлэх нь агаарын бохирлыг бууруулах бодлогоос гадна үндэсний үйлдвэрийг дэмжих шийдэл гэж засгийн газар тодорхойлж байна. За энэ тийм сурвалжлага бах Улаанбаатар хотоос 440 км-ийн зайд Алтан ширээт үйлдвэр технологийн парк дээрээс мэдээллийг хүргэж байна. За яг одоо коксны үйлдвэрийн тэгээд Улаанбаатар хотын дарга Нямбаатар за ерөнхий сайд Зандан шатар газар дээр нь ажиллаж коксны нүүрсийг энд үйлдвэрлэх боломжтой эсэх талаар асуудлыг ярилцаж за шийдвэрийг гаргана гэсэн хүлээлттэй байна. За дөнгөж соёл хотын дарга Нямбаатар ирсэн. Яг үйлдвэрийн парк үйл явц буй мэдээлэлтэй танилцж байна. За энэ парк бол яг эхний 5 үйлдвэр баригдахаас 2 үйлдвэр нь баригдсан. 2023 онд баригдаж ашиглалтанд орсон. За гэхдээ энэ үйлдвэрийг барихдаа Эрдэнэс тавталгаа нүүрс буй түүхэн эд дээр нь тулгуурлаж барьсан. За гэвч Эрдэнэс тавталгаа одоо нүүрс нийлүүлэлт авч чадахгүй байгаа учраас энэ үйлдвэрлэл ажиллаж чадахгүй байгаа. Эрдэнэс тавталгаан албарлаг нүүрс нь коксжих ангилалд багтдаг. Гэсэн ч нийслэл Улаанбаатар хот 2024-өөс 2025 оны үйл 306 мянган тонн коксны нүүрсийг 226 тэрбум төгрөгөөр бүгд найрамдах хятад ард улсаас худалдаа авч байна. За энэ нь Монгол улс түүхийн эдтэй мөртлөө эцсийн бүтээгдэхүүний импортоор авдаг хэвээр байгааг нотлох нэг баримт юм. Үүний зэрэгцээ Дорногов аймгийн Сайншанд суманд байрлах Алтан ширээт үйлдвэр технологийн паркт коксны түлш үйлдвэрлэх боломжтой 2 үйлдвэр 2023 онд ашиглалтанд орсон. Гэвч эдгээр үйлдвэр түүхийн эдийн тогтмол нийлүүлэлтгүйс болж өнөөдрийг хүртэл бүрэн хүчин чадлаар ажиллаж чадаагүй байна. Эсвэл маань бол хоорондоо ингээд үйлдвэрүүд бол уялдаатай. Тэгээд нүүрсний үйлдвэр ажиллаж ижил цаашд бидний төсөл явах хэрэгтэй. Тэгээд нүүрсний үйлдвэр дээр бол одоо түүхийн эдийн хангамжийн асуудал дээр бид гацчаад ингээд зогсон байдалд орчод байна. Шалтгаан шалтгаан нь бол одоо бид Эрдэнэс тавталгаа Эрдэнэс тавталгаа ордын нүүрсний шинж чанар дээр тулгуурлаад бол нүүрсээ угаан баяжуулах, коксоо гаргах ийм технологитой нүүрс авах ажил дээр бол одоо ингээд гацчаад байгаа юм. Ингээд дотоодын биржээр ингээд худалдаж авахд бол бэлэн байгаа. Тэгээ энэ асуудлыг бол одоо засгийн газар дээр яригдж байгаа хаа. Тэгээ яригдаад олон жил болж байна да. Анхны төлөвлөлтөөр тухайн үйлдвэрүүд Эрдэнэс тавталгаан нүүрсийг түүхийн эдээр ашиглахаар техник, технологийн тохиргоо хийсэн ч нүүрсийг дотоодд бус биржээр экспортлох бодлого дамгааснаар үйлдвэрүүд дотоодоос нүүрс авч чадахгүй нөхцөл үүсчээ. Төрийн болон орон нутгийн өмчтэй аж ахуй нэгжүүд нь бүтээгдэхүүнээ бол биржээр арилжаалахаар бол зохицуулттай байдаг. За бид нэр бол нөгөө биржийнхаа арилжааг бол одоо тээврийн өртөг зардлаа шингээгээд хил нөхцөлтэй арилжаалж явдаг. За үүнтэй холбоотой яг энэ дотоодын үйлдвэрүүд төр бас нэг эргэцүүн жоохон ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн. Яг аж үйлдвэр эрх зүйн амнаас бол ашигт малтуулын хуулийн нэмэлт өөрчлөлтийг одоо бэлэн болгоод хаврын чуулган дээр бол их хурл руу засгаар хэлцэл өргөн барина гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ дээр бол энэ дотоодод борлуулах асуудлыг бол бас зохицуултыг хийж байгаа. Ингээд Алтан ширээтийн үйлдвэрийн зүгээс технологийн тохиргоо өөрчилж Дорногов болон ойр бүсийн орон нутгийн ургаагаас нүүрс татан коксны түлш үйлдвэрлэх саналыг төрд хүргэлээ. Хэрв энэ шийдэл бодит ажил болвол нийслэл хот импортын түлшнээс хараа тусуулж жил бүр зарцуулдаг 200 гаруй тэрбум төгрөг дотоодын эдийн засаг үлдэх боломжтой маа. Засгийн газрын хувьд төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр хамгийн хямд нь нээлттэй зарчим баримтлан сонгон шалгаруулалт явуулна гэж мэдэгдлээ. Тэгэхээр цаашдуул энэ хагас кокс зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй аймаг сумын төвүүдийг хангах учраас дотооддоо заавал нүүрс пиролизийн үйлдвэртэй болно гэдэг 100% одоо ач холбогдолтой зүйл юм гэж харагдаж байна. Энэ чинь дайвар бүтээгдэхүүн гарна тий. Ийшээ юу нэмсэн. Тэгээ ингээ аймаг төв ажиллах гэж байгаа учраас бид нар ингээ хөдөлж байна. Та энэ өнөөдөө үзээд технологийн шийдэмэл бүх юм танилцуулаад 1200 600 олж байгаа 100 мохоо өөрчлөлтүүдийг үзүүлээ. Ерөнхийдөө ажил нэлээд явцсан учраас нэлээд ойлголт гарах баг. Гэхдээ одоо тендер зарлаад хамгийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Гэхдээ улс бол хийж чадахгүй юм байна. Яг гэвэл энэ аж үйлдвэр технологийн парк хийж дайвар бүтээгдэхүүнүүд гарна. Тэний дагаа шатанхай хий гарна. Ингээд нүүрс пиролизийн үйлдвэрч ингээд зогсоор болоод хөгжин энэний дид бүтэц одоо бүх юм бас нэлээд хийгдээд хөрөнгө оруулалт хийгдсэн юм
боломжтой үйлдвэрүүдийг хамгийн өөр ашигтай хэлбэрээр хамгийн хямд өртөгтэй үйлдвэрж болох технологийн туршлагуудаа хийгээл тэгээд хэрэгжих боломжтойг нь хэрэгжүүлээ. Ийхүү ерхий сайд Зандан шатар нийслэлийн засаг дарга Нямбаатар нар өнөөдөр Дорногов аймгийн сайшаан цумны ажлан дотооддоо коксцсон төрш үйлдвэрлэх боломжийг газар дээр нь судаллаа.